Гэхдээ ер нь бичлэг хийх чинь бас хэцүү юм байна шүү дээ. Харнаагийн нээхээр бүгдтэй. Хариулж чадахгүй бол одоо энэ 3 шийдэл байгаа. Өнөөдөр бол Валентины өдөр. Тэгээд бид 3 гараад зугаалах чинь. Hi baby. Hi baby. Be happy all happy mungo. Be happy all happy mungo. Oh, message mo ka Hi guys. Тэмгүй байна. Момоко байна. Юу нэ вэ? За ирсэн гэлээ. Өнөөдөр бол биеийн хайрын өдөр, Валентины өдөр. Бас exactly. Тэ дүүсэн гатаби. Өсөж би тэ монгол хөөдөө тэ яваа. Тэгээд Тэмгүй надаа ийм юм өгсөн. Сарнаа те. Тэгээд сарнаагийн нээхээр бүгдтэй. Гэтэ бүгд томцсон болохоор одоо бүгд багсгаад бид явж байна. За энэ дархан их дэлгүүр тэгээд амаа молын завсар төгжрээд иж байна. Уг нь дархан төгжрэлгүй байсан чинь одоо хүмүүс их суушаад их төгжрдэг болоод байгаа. За энд ингээд өргөө кино театр. Дархны дүүжингүүр байна. Зах руу орж ийн бүгжөө асуулах гэдэг. Энэ дархны бие ирж одоо Улаанбаатараар Нарандуулзахтай адилхан цагаан сар болох ч байгаа гэж зүгээр битүүд хөгжрөл байна. Бүгжөө ингээд хэлцүүлсэн гэж. Яа яаж гэж юм бэ? Тэнэг юм яриач. Ингээ бол сэдвээ олж бол тэрийг ярьж байна. Микрофон ингээд харна байж гэсэн чинь уралцсан. Юу нэ? Ээжихөө. Одоо тэг хүүхний дуртай хоолны газар руу орё гэж бодлоо. Хоол идгээд домбуурын юмсаа шийд ороод ирсэн юм. За боулинг руу явж гин. Бидний манай онцгой мэлэгээр гэж. Тий. Энд гахай маань байна, боулинг. Оо, энд гахай байна. Тийшээ дархан харагдаж байна. Нар жаргаад амар гоё бифтэй байна. Yay! Яа гоё юм бэ? Энэ хоёр одоо чадах юм бах уу? Яа, энэ үстэй. Бичлэгээ сараад байна. Юу ээ, надаас сайн байдаг наац, 9-ийг онцдог наацаа хөөе.
Дараагийн хоёрыг авна. Энд ихтэй айгу хөөрхөн газар. Сая бараг 1-2 сарын өмнө нэгдсэн байна. Хоёр үлдсэн гинэ. Би угаасаараа хожигдсон 68 82 ч гэж. Нэг нь би яахгүй юу? Гадаа харанхуй болцсон байна. Манай хот бүр ядраад одоогор харихын төс болж байна. Мэдээсээ сайн уу? Би 3 цаг байна. Би машин авсан. Дараа хайдас нөхө хаана авах уу? Энэ за. Баярлаа. Дараа энэ хайдас уу? Энэ өгнө. Аавдаг жаа. Ээжтэй хайртай шүүгсэн. Бата хүүтэдээ доста. Сайн уу надад? За хэлсэн. Бид хоёр бинээсээ асуулт асуунаа. Тийм асуулт асуудаг челленж эхлүүлэх гэж байна. 5 асуулт зохиосон байгаа. Намайг хэр сайн мэдэх вэ гэд хөвчлөлт асуулт хариулна. Хариулж чадахгүй бол одоо энд 3 шийтгэл байгаа. Амар халуун ногоотой гомон, лимон яг энэ нэг зүсмийг бүхлээр нь амруугаа. Хөөсөн чихрийг болохоор энэ кетчупэнд дүүрч идэх. Шийтгэл яаж тохирох уу? Асуулт асуугаад хайр алдчих штэ. Тэгүн гот шийтгэлээ чи би сонгож. Тэрийг энийг хэрэглэдэг. За тий болж байна. Тэгээ. За хий эхлэх юм хороодох юм уу? За хайр эхлэх. Үгүй би ягаар эхлэхдээ хороодъё. Үгүй асуулт асууж эхлэх юм байхгүй. Хайр асууж эхлэх. Надаас асууж эхлэх. Би хариулж эхлэх гэсэн үг байхгүй. За. Round 1. Fight! За эхний асуулт заяа. Нэгүний төрөх үеийн урт сантиметраар хэлнэ. Хэдэн сантиметр төрсөн бэ? Нэгүнээ 4 хэл 351 см 51 см байсан. Баярлаа. Яа нэрээ мэдгүй юм. 50 байсан. Тавсан би бас яг хэд илээ гэд төрөх үеийнхаа дэвтрийг харсан чинь 53 байсан. Оо ямар уртсан. Хөөсөн чихрийг энд дүүрээд. Бүхлээр нь дүүрээ шүү заяа. Бүгднгийн дүрж ирүүлэх юм уу? Яа. Ямар байдаг юм. Ямар ч зогсохгүй. Би ямар ч зогсоогүй юм. Дараагийн асуулт хэрэг. Би өөрөө дандаа хайрыг алдуулахаар шийтгэхээр асуултад бэлдсэн байгаа. Би энэ чааш амар ивэлтэй асуулт асуусан чинь мэдэхгүй ш. Би унтахтаа ихэвчлэн альтал руугаа харж унтдаг бай. Имплант дарж унтдаг гэхэр чинь хаашаарч унтна гэсэн. Мэдгүй аль гарлуугаа харж унтах бай. Энэ имплийн хацраа дарж унтна. Мэдгүй харин баруун зүүнээ хэлээрээ. Баруун зүүнээ хэлэх юм бол би тийгээд хариултыг авъя. Зүүн тийш харж унтна. За зүг байна. Зүг байна. Инкли хацраа дарж унтна гэдэг. Энэ амарх асуулт байсан. Яг тэгэхээр тэмүүлэнгийн инкли хацран дээр юм гарах гэдэг байна. Тэнгүүд нэгтлийнхаа хацрыг дарж унтаад байна гэж би зүүн дөрөж хэлдэг байхгүй. Round 2. Fight! За тэгвэл миний хоёр дахь асуулт заяа. Миний өглөөний сэрүүлэг заяа. Жимд явахгүй өдөр хэдэн цаг хэдэн минутанд байдаг вэ? Өглөө ажилдаа явдаг сэрүүл. 6:30. Үгүй. 7:30. Үгүй. За би харуулъя заяа. 7 10 15 20 25 30 35. 7-5 минут. Йоо 7 цаг 5. Жимд явахдаа 5:15 зэрдэг. Жимд явахгүй өдрөө 7 цаг 5 минутанд зэрдэг. Хүмүүс ихэвчлэн 6 цаг эсвэл 7 цаг эсвэл 6:30 7:30 гэж зэрлэг тавьдаг байхад манай ихэр 7 цаг 5 минут 6 цаг 15 минут гэдэг зэрлэг тавьдаг юм байна. Хөөе. Гэтэ энэ чинь хааштай 5 гэдэг чинь бас бүхэлд оршиж. Тэгээд 7 цаг 7 минут ч юм уу тавьчихс болно шүү. Oh my god! Йоо яваа бэрин. За тэгвэл одоо хоёр дахь нь за халуун ногоотой гомон. Оо би нэр шийдвэл ч тийм. Тийм. Халуун ногоотой гомонгоо идээд 10 секунд сүү уухгүй твчин амнда. Гэтэ хэр их хэмжээтэй гэдэг юм бол. Би авч байна. Болтакны нөгөө хамгийн халуун экстра халуун ногоотой гомон. За хайрын хоёр дахь асуулт. За миний биеийн жин бэ штэ. Аа. Хамгийн ихтэй хэд хүрж исэн бэ? 75. Үгүй байлаа.
78 хүрчихсэн. Хизээ. Сая. Оо энийг идээд энэ амар гоё амттай юм байл. Кетчупын дөрөд идээд үзэхэр. Мөнгө ч угаасаа юунд. Хяман бод идэж чинь гашуун мэн дуртай. Мөнгө ч амттай үстэй. Яа, гэртээ битээ тушаараа гэмээр юм. Ой, наач амар муухай амттай л гэхдээ ёо. Round 3. Fight! Миний идэж чаддгүй нэг зүйл. Би нэг л зүйл идэж бараг чаддгүй. Тэг чаддаггүй. Сайн бодог нь харин мэдээл өстэй даа. Зарга тал юм. 1 2 3 4. Хям юм уу? Гүү би хям иддэг штэ. 6 Хям дургуул гэдэг 8 9 10. Чадсан байт юм. Пиццаны харам нэг олив уу? Гүү алим хэлээ дуртай штэ. За шийдэл хайтаа. Стүүжин штэ стүүжин. Өнгөрсөн жил би стүүж авсан чи идээд ийсэн. За одоо тэгэл ойлгомжтой үлдсэн гэсэн. Яа би энэ тоглоом би юу тоглох байсан. Би тэр та амар анхаарал цохочлоо гэсэн чинь бүгдийг алдаадах юм. Бүгдийг амдаа ингээд хацаж штэ шүүс. Тэгвэл ерөөсөн эсэлэн бүр мандрин хийж чаддгүй баггүй юу? Тэр лимон. Хараагүй. Өсө бичгээ чинь ч гарахгүй минь. За миний хамгийн дуртай кино юу вэ? Дуртай кино. Тийм хамгийн дуртай бүр хоёул тэрийг үзэл техникс үзэл та тэрийг хамт үзэл та дахиад үзэл та гэх нэг юм цуврал юм шиг нэг юм кино байдаг шүү дээ би бүр амар түлхээд байгаа юм. Морготтой юм. Тэгээд тэр чинь нэр нь За нэрийг хэлэхгүй бол авахгүй шүү. Оркоттай гэдгээр нь авахгүй шүү. мөвчний юм лөө. Мөм. Миний хамгийн амархан асуулт байлаа. Тэр нэг төхөөлөөгүй байсан бол би бол их мэдэхгүй мэн. Би хайрлаад тахгүй. Round 4. Fight! Хайр хамгийн сүүлд намайг уурлуулсан шалтгаан. Хамгийн сүүлд. Уурлуулсан шалтгаан. A few moments later. 2,000 years later. 1 eternity later. Тэр нь баг өглөө болгоно дөө. Өнөөдөр өглөө яг амралт өдөр болохоор бас гайгүй. Ажил өдрөл тэгээд өглөө болсон тий. Нэг нэг тэрвэлтэй зайгаа унтан тэгээ момоко нөгөө 7 цаг 5 минут босчаад би хоёрыг босааж уурлаа яваад байхгүй. Тэгээд тэр юм урмын. Тийм ээ. Өчтөр өглөө. Ер нь өглөө болгон ерөөсөө сэртгүү намайг нэг сэрэхээр ингээд за хайраа сэрээрийг нэхлээ тий сэрхүү. Хоёр тоо за сэрээрийг. За дараа нь хөөе сэрэчээ сүлтээ хөөе сэрэчээ болж иж тэгээд юунд уурлаад байгаа ингээд бараг сэрдэг байгаа. Өглөө тэгтээ ганц дуудахтаа ууралж дуудаж байгаа байхгүй юу? Надаа тэр өмнөх дуудснууд нь ерөөсөө санаанд орж ирдэг дуудаж байгаа гэж. Өөрөө хөвчгийг гарахгүй байна. Манай машины дугуй ба штэ. Дугуй обод. За. Манай машины ободны хэмжээ нь хэд вэ? Йоо, юу л тээ. Хэмжээ нь хэд вэ? 16. Биш ээ 17 байлаа. Хөөөлсөн л шүү дээ чи эмхтэй юм. Ер нь обод гэж юу ч юм. За энэ сэдтэй. Энэ сэдтэй. Жоо соостаг наач гоо. Тэгтээ гайгүй юм шүү дээ. Гайгүй тоолгүй гүрийг дэс гайгүй биш чинь. Тэгвэл сүүж уухгүй юм уу? Уухгүйсэн зүгээр юм яриа. Халуун нөгөө багтай ч наач надад шийдэл биш юм байна. Round 5. Fight! За миний ахыг мөрөөддөг нохооны үйлдэл би хайрт биеийн нэртэй нохоо авах дуртай гэж хэлчихсэн. Одоо нөгөө дэжсэн. Тэм жижиг нохоо өсдгөө тэм жижиг ийм жижиг. Тэгээ бор онгтой цагаан онгтой. Нэр нь Малтибо. Юу л юм блөө? тэгтээ бас за яг зөндөө шийдвэрлсэн ч өшөө. Мини малтибо ч лөө. Мини малтибо гэж уншдаг. Нэг асуултанд хариуллаа. За миний 5 дахь асуулт. Миний CS-ийн Counter Strike-ийн премьерийн оноо хідвэ. За би төхөөлж өгье заяа. Энэ оноо нь штэ нэг 0-оос дэшегээ байдаг. Хамгийн сайн тоглогчдод нэг 32,000, 35,000 гэдгээр хүрдэг. Хүлтэл 16,000. Яс юм. За дахиад нэг оруулъя. За 24,000. Их байна. 16 нэх юм уу? Мэдхгүй. За хамгийн сүүлийн горлоо. 12,000. Йоо. Би яаж үзье надад. 21,000. Би бүр харагдтаа 200 300 гэж хэлэх болов гэж бодсон шүү дээ. Би надад хэлээд байсан байхгүй хайр. Тэгээд тэр 30,000 гэж хэлсэн санаад байхгүй. Тэгсэн чинь 30,000 хамгийн дээд л гэж хэлсэн юм байна та. За тэгээд одоо угаасаа. Энийг яагаад. Тэгээд хоёлаа 3 шийдвэрлэж байгаа юм шүү дээ. Тийм байна. Тэг яалагчгүй юм шүү дээ. Яг тэнцүү шийдвэрлэж. Тэгвэл одоо бодож байгаа дахиад нэг асуулт асууж л та. Өөртөө. Тэг зайр бодчих. Ямар шийдэл биш ингээд амар дуртай хэлж байгаа.
Дуусна. Би болохоор доктор шүүсийг аван готлаа. Буцаад тавьж байгаа. Тэнцээр бүгднийг идэж дуусгачихлаа. Тэгтээ амар гоё. Манай хүү бас юм лимонд олоод дуртай гад. Тэгээ шууд ялагчийн төлөөх асуулт зохиоч юм. Тэгээ ганцхан асуулт л. Би яасан. За хайр. Би ямар буугаар тоглох дуртай. Йоо, дандаа гөөхөн асаадах юм. Өөр мас хом. За яах вэ? Ямар буугаар? АК-40 л. Уу. Яг хоёр талаар л да. Нэг дараа өөр буу байгаа. За дахиад нэг боломжлоо. Тийм үү. Өөр бууны нэр мэдэхгүй шүү дээ. Дүрслээд хэлээд өгч болно. Заавал нэрээр нэх. Ингээд л барьж байгаа бууддаг. Тэгээд Тийм буу юм барьж байгаа. Бишээ, дурантай буу гэж хэлэл гэсэн. Снайпераар л бодох дуртай снайпер. За одоо хайр яасан. За одоо бид үл хайрыг алдуулах болох юм шүү дээ. За би заяа хайрт нэг юм iWatch бэлгэлжсэн шүү дээ. За. Тэр нь хэдэн оны хэдэн сарын хэдэнд бэлгэлжсэн бэ? 1 2 3 23 оны 9 сарын 8-нд. 3 байлаа. Йоо. 22 оны 9 сарын 8-нд бэлгэлсэн. Хөө таханд ирээд өгсөн биз дээ. Тэгээд 22 онд маадтай. Хөө тийш дээ. Би таханд ирсэн гэж хамгийн 23 он гэж бодсон чинь. 22 оны 8 сард би таханд ирсэн шүү дээ. Сая тоолоод намайг сандагчлаа та. Сайн сойлоо жоохон яарад явцсан баха. Тийм. Хоорондоо ингээд нөгөө хариултныхаа тухай ингээд жоохон мар ингэж ярих. Тийм ярих байсан. За тэгээд бид хоёр цаашдаа ингээ ерөнхийдөө юм хөөрхөн хөгжилтэй челленжнүүд хийгээж бодож байгаа тий. Тэгээд ер нь аль бид хоёроос бичлэг хийж байгаа нөгөө одоо бид хоёр нөгөө 2 3 жилийн өмнөөс өмнө бичлэг хийсэн байсан бол одоо тухайн цаг мөчөө яг ингээд баримтжуулаад үлдээсэн болохоор одоо үзэхээр айгүй гоё явахсан баг тий гэж бодоод тэгээд бас энэ цаг мөчөө энэ залуунасаа хүүхдийнхаа жоохон байгааг ингэж бичжүүлтэйгээд дараа нь өөртөө үзсэн гэсэндээ гоё юм болоо гэж бичиж байгаа шүү. За тэгээд дарханд чөлөөт цагаа өнгөрөөж болохууц газар тэгээд гоё хоолны газрууд тэгээд өөр юу гэдгийг гоё юмнуудын тухай бичлэг хийхээр төлөвлөж байгаа. Тэгээд дарханд хийж болох гоё газруудын талаар мэдж байх юм бол доор комент хэсэгт үлдээгээрэй. Лайк дараад, subscribe дараад, хонхон дээр нь дараарай. Гэж YouTube руу хэлгээд юм билээ. За тэгээд Валентины өдөр маань энүүгээр өндөрлөж гин. Bye bye.